Сайн цунагаас өнөөдөр хавшлнаар л өнөөдөр би танаар хүмүүсийн айдаг 10 амьтны талаар ярьж өгье гэж шийдлээ. За би ер нь бол дараагийн хавшлгээр хүртэл амьтны талаар ярих болохоор танаар лайка дараад subscribe дараад намайг дэмжиж өгөөрэй. За би цаашдаа ч гэсэн амьтны талаар бичлэг хийх болно. Тийм болохоор лайк, subscribe дарах тусмаа би бичлэгээ маш хурдан оруулна гэж амлаж байна. За хүмүүсийн яадаг хамгийн энхтэй амьтан бол мэдээж чон. Олон хүн чоноос айдаг. Чонтой таарсан олон хүн түүний таг ярьдаг. Мэдээж чонын үлгэр домог олон байдаг ч өнөө үед энэ байдал гэрээ болсон билээ. Чон бидний айдгаас илүү биднээс айж байдаг гэж. Түүний эзэмшил газарт түүнтэй муу зүйл хийхгүй л бол чон хүн рүү дайраад байдаггүй гэн. 300,000 орчим жилийн өмнө хожуу Плейстоцены үед үүсч мөслөгийн үеийг давсан. ДНХ-гийн дараалал болон генетикийн шилжилтийн судалгаанаас үзэхэд саарал чон гэрийн нохой Canis lupus familiaris гарал нэгтэй болох нь тогтоогджээ. Эргэлзээтэй байгаа боловч ерөнхийдөө батлагдаад байгаа юм. Саарал чоны нэлээд олон эд зүйл тогтоогдсон боловч яг хэдэн эд зүйл байгааг нь мөн л маргаантай байгаа ажээ. Саарал чон экосистемд дээд түвшин махан эзэсний байр суурь эзэлдэг. Чоныхон овгийн орчиндөө илүү дасан зохицсон зүйлүүдтэй адил биш ч ойд мод цөл уул түндэр байг хээр тэр байтугай хотцсон бүс нутаг хүртэл тархдаг. За хоёр дахь амьтан бол булган. Энэ жижигхэн амьтан танай галт тугооны өрөөнд явж байвал яах вэ? Дийлэн хүмүүс айсандаа орилдог мөн энэ жижигхэн хулган 3-7 хоногт ойролцоогоор 11 гөлчгийг гаргадаг бөгөөд аимшигтай хурдан үржих чадвартай юм байна. Түүнийг устгах олон арга хүмүүс бодож олсон ч түүнээс айх айцыг давах аргагүй биз. Жижиг ч гэсэн амар хазаад авдаг амьтан. Мөн хамгийн аюултай хавдар тэжигч амьтан билээ. 3 дахь амьтан пиран загас. Хэрвээ та Амазон мөрний усанд орохыг хүсвэл эхлээд аимшигтай жижигхэн махчингийн тухай сонсох хэрэгтэй байх. Олон тоогоороо сүрэглэн авдаг энэ загасны дайралтад өртсөн амьд биетнээс ясал үлддэг гэн. Асар том хүчтэй шүднүүдийнхээ тусламжтайгаар хоромхон зурал махыг ховх сордог. Энэ загас Өмнөд Америкийн айдаас авчулсан байна. Энэ загасын эрдэмтэд одоо болтол судалсаар байгаа юм. 4 дахь амьтан гризли бавгай. Ямар ч жир хүнээс хэд
дахин хүч чадалтай энэ амьтан өөрийн савраараа хүнийг ашиглан зууртал алж чадах аж. Түүний саварт жил бүрл тодорхой тооны жуулчид амиа алддаг. Тоо баримт байдаг. Бол модонд аялах дуртай хүмүүс тохиолдох аюултай амьтдын нэг аж. 5 дахь амьтан. Цагаан авраг загас. 20 футын урт энэ авраг цагаан загаснуудаас айдаггүй хүн гэж ховор байх. Дээр нь маш хурдан энэ мангасын талаар олон кино хийсэн байдаг. Гэвч үнэн амьдрал дээр цагаан авраг загас хүн рүү дайрсан 100 гаруй тохиолдол байдаг гэнэ. Энэ загас нь бусад амьтдын хажууд маш бага тоо юм. 6 дахь амьтан. Сарсан багвахаа цус сорогч. Сарсан багвахаа 6 дахь амьтан. Цус сорогч энэ амьтдын тухай олон домог яриа байдаг. Гэвч хүн рүү дайрсан гэх мянган тохиолдлын ердөө 3-т нь цус нь сорсон байдаг байна. Алтан тэтгэмэн сарсан багвахаа нүүр нь үнэтэй их төстэй тул англи нэр нь авраг алтан тэтэм нисдэг үнэг гэгддэг. Тэд урт шөнөтгөр хамаар жижиг цэгтэй бөгөөд толгой нь шаргал үстэй. Бие нь хар өнгөтэй байна. Бусад жимсний сарсан багвахаа адил сүүлгүй. Далавчаа дэлгэхэд дунджаар 1.5 метр ба биеийн жин 1.2 кг хүрдэг аж. 7 дахь амьтан аалз. Дэлхий дээрх маш олон төрлийн аалз байдаг. Энэ зураг дээрх аалз бол арахнопод юм. Арахнопод нь маш хүчтэй хор бүхий аалз бөгөөд хүнийг ч алж чадах юм. 8 дахь амьтан бол зүгээ. Зөвхөн Америкийн нэгдсэн улсад гэхэд 2 сая хүн зүгээний харшилтай байдаг гэнэ. Ийм харшилтай хүмүүс зүгийн татгуулахад 5 минутанд үхлийн байдалд ордог аж. Зүгийн урт биш ердөө 2 сараас хэтрэхгүй амьдрна. Зөвхөн хатан зүгээл хэдэн жил амьдардаг. Гэхдээ оройтож гарсан авгалтай нь үүрэндээ хавар өвлждөг. Өвлийн зүгийн нас нь ахих тусам мэргэжил нь өөрчлөгдөнө. Төрснийхөө дараа үүрээ цэвэрлэдэг юм. Энэ одоо баг эсдэг нь хадээ. Могой. Дэлхий дээрх нийт могойны 10% нь хортой байдаг. Гэвч жил 30 мянган хүн амиа алддаг гэнэ. Дэлхий дээр 3000 гаруй төрлийн могой байдаг бөгөөд тэдний 375 нь
хортой могой байдаг юм байна. Могой хоёр урт уушиг, урт илэг, ходоод мөн гэдэстэй бөгөөд 200 гаруй шүдтэй. 10 дахь хамтан бол шимэгч хорхой. Энэ дэлхий дээрх хамгийн амьд биетийн дотор амьдрах энэ шимэгч хорхойнууд 30 хүртэл жил амьдрах чадвартай ажээ. За guys, энэ үрээд миний бичлэг дуслаа. Дараагийн бичлэг хүртэл төр. Баяртай. Like, subscribe дарахаа мартаад